Сайн байцгаана уу? Би уяга байна. Тэгээд өнөөдөр дүүнэртээ бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо. Тэгээд энэ болохоор high range буюу дээд регистрийн нотыг хэрхэн сайн үлээх вэ, сайн угаах вэ гэдэг exercise дасгал маш богино хэмжээний. Тэгээд нэг өдөрт 3-5 минут хийгдэн л дээ. Ер нь дунджаар өдөр болгон хийгээд байж өдөржингөө хийгээд байж болохгүй. Өдөрт нэг удаа хийгээд бол дээд регистрийн үнэт үнэхээр сайжирнаа. Үлээх, тоглох боломж их сайжирнаа. Тэгээ энэ яаж эхэлдэг вэ гэхээр F хоорон дээр эхэлнэ. F хоорон гэдэг нь бол том одоо тэгээд би болохоор дарж байгаад үлээдэг. Та нар бол авж байгаад үлээгээд ах шиг үлээ. Тэгээд нэг дарж F хоорон 1/3 дугаар даралт. Тэгээ сойл мажор, глиссандо, легато үлээн. Ингээд үлээн. Ямар ч даралт өөр юу дарахгүйгээр зөвхөн 1/3 дугаар даралтаар сойл мажор бүтэн үлээдэж байгаа тоглоно. Тэгээ дараа нь болохоор энэний дараа B валторн бидний одоо энгийн байнгын тоглолтыг B валторн дээр зүгээр энгийн сойл мажор үлээн. Яг адилхан зөвхөн глиссанд биш даралтаараа тэгсэр нэг стаккато үлээнэ хэлтэй. Тэгээд дараа нь ля бемол мажор, ля дараа нь тэгээд до хүртэл бүх танал дээр явагдана. Ля бемол нь болохоор бас 2-3 дугаар даралт F хоорон. Ингээд дэшээ явна. Тэгээд дараа нь ля дараа нь си бемол. Тэгээ энийг зөвхөн гамма үлээгдэн. Би энэ зөв тавчилж үзүүлж байгаа шүү. Ер нь ямар даралтууд байдгийг. Түүнээс л яг бүтэн гаммаар нь үлээн. Яси дараа нь да хамгийн сүүлд бүх мажор ингэж үлээгдэх хэвээр. Дараа нь мэдээж B валторн дээр бидний тоглолтог валторн дээр даралттайгаа бас давтаараа ингэж. Энэ бол маш өгөөжтэй. Тэгээ та нарт тослоно гэж найдаж байна. Баяр та.